За баярлалаа. Хамтдаа Библийг уншицгаая. Рут номын 2-р бүлэг байна. Рут номын 2:1-ээс би уншаа. Хуучин гэрээ миний Библиэлд 403 дугаар хуудас байна. Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Элмелекийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. Моаб эмэгтэй Рут Наомид намайг тариан талбай руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж хаягдсан тариан түүе гэхэд тэр түүнд охин минь яв гэж хэлэв. Тиймээс тэр явж тариан хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг төв. Тэрээр санаандгүй Элмелекийн ургийнх Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ. Харагт хүн Боаз Бэтлехемээс ирж тариан хадагчдад эзэн та нартай хамт байх болтугай гэж гэхэд тэд эзэн таныг ивэх болтугай хэмээн хариулав. Тэгээд Боаз тариан хадагчдыг хариуцсан зарцдаа энэ хэний бүсгүй вэ гэв. Тариан хадагчдыг хариуцсан зарц тэр бол Моабын нутгаас Наомитэй хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй тариан хадагчдын араас юужилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж тоглоулахыг надад зөвшөөрөөч гэж хэлээд инхүү ирээд өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зөөрөл сууж байна гэв. Тэгээд Боаз Рутад охин минь анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай руу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчдтэй үлд. Чи тэдний хадах талбайг харж араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасгаараа усны сав руу очиж зарц нарын утгасан уснаас өө гэв. Тэр эмэгтэй нүрээрээ унам. Газар хүртэл бүхийн түүнд би харь хүн атал яагаад таны тааллыг олж та намайг анзаарна вэ гэв. Боаз хариулж түүнд нөхрийгөө нас барсны дараа чиний хатан мэгтэй хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг их хийгээд дүрсэн нутгаа орхин урдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. Эзэн чиний ажлыг шагнах болтугай. Израилийн бурхан эзнээс ирэх шагатлан дүүрэн байх болтугай. Түүний далавчанд орч хорогдох газар хайн иржээ гэв. Тэгэхэд тэр хэдийгээр би таны шивэгчдийн нэгтээч зэхгүй боловч та намайг тайтгаруулж шивэгчин надтай үнэхээр илгэсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг танд олов гэж өгүүлэв. Хоолны цагт Боаз түүнд нааш ирж талхнаас идэн талхаа цуунд дүрэгтүүн гэсэнд тэрээр тариан хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж салаад заримыг нь үлдээв. Түүнийг хаягдсан түрүүг түүхэд бас түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийм өгүүлэв. Тэр юужилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг. Түүнийг бүгд оромжлоорой. Мөн түүнд зориулан буудлуудаас зориуд хэсэг түрүүг суглан түүнд түлхэхээр орхи. Түүнийг бүү зэмэл гэв. 16 дугаар ишлэл хүртэл уншлаа. Өчигдөр үдээс өмнө бид нар хагас өдрийн интернет бичлэгийн цуглаан байгаа. Тэр бичлэгийн цуглааныг хийхэд Свазиландын пастор руу утсаар ирэх цаг байсан. Свазиланд руу манай пастор очиж манай Паулс пастор Свазиландын хаантай уулзаад
сайн мэдээ дамжуулж авралыг авсан гэсэн мэдээг бид нар бүгдээрээ сонссон байгаа. Гангтэйг пастороор дамжуулан тэндээ ажиллаж байгаа Гангтэйг пастортай утсаар ярьж яаж пастор хаантай уулзсан бэ? Тэр үйл явцуудыг ингээд сонссон чинь 2 цагийн турш ингээд пастор хаантайгаа уулзаж ярилцлага авсан тухай, аврал авсан тухай сонсох юм бол тэрийг нь сонсоход л баяртай байдаг. Харин дээрээс нь үйл явцуудыг л төдийлөн сонссон чинь үнэхээр баяртай байсан. Энэ чинь бурханаар дамжуулан болсон зүйл юм байна. Эдгээр мэдээллүүд бол яг л сургаалт өгсөн дээр байдаг шиг солоос сонсогдох, дуулдах сайхан мэдээнүүд бол халуун зууны хүйтэн аягуултай адил гэж хэлж байдаг. За бид нар өчигдөр Гангтэйг пастортай би ингээд утсаар ярилцсан. Пастор ганцхан өдөр хоноод явсан боловч маш гайхалтай үйл явдлууд болж өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд Гангтэйг пастор эхлээд пастор ирэхээс өмнө пастор ирж байгааг хүмүүст мэдүүлмээр байсан, бас найрал дууны хамтлаг ирж байгааг хүмүүст ингээд цацмаар байсан боловч энэ мэдээг яаж хүмүүст мэдүүлэх вэ? Ингээд яхаа мэдэхгүй байжгаад сан лавлаад үзсэн чинь нэгэн их сургуулийн хонхны баяр байгаа гэсэн үгийг сонссон. Тэр их сургуулийн хонхны баярт бүх яамны сайднаар хаан ч гэсэн оролцох тийм том хэмжээний хонхны баяр байсан. Тэгээ манай найрал дууны хамтлаг очиж тоглолт хийж болох болов уу гэж тэр зохион байгуулагчтай ярьсан байна. Тэр зохион байгуулалтын багийнхан бүх төлөвлөгөө тийм үйл ажиллагааны төлөвлөгөөг тийм зохион байгуулалттай байгаа учраас дундуур нь ийм тоглолт оруулах боломжгүй байна гэж хэлсэн. Тийм болохоор тоглолтыг үйл ажиллагааны өмнө оруулах нь боломжтой гэж хэлсэн. За тэгсэн ч гэсэн манай байгууллагыг танилцуулж пасторыг ирэхийг танилцуулахын тулд хийх ёстой гэсэн бодол өрөөд үйл ажиллагааны өмнө хийхээр ингээд төлөвлөж өгөөрэй, зохион байгуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бид нарыг очиход аль хэдийн үйл ажиллагаа эхэлж гисэн. Яамны сайд нар бүгдээрээ ирсэн байсан. Ганцхан хаан л ирээгүй байсан гэсэн. Тэгээд найрал дууны хамтгийн тоглолтын цаг болж төгөж тайзан дээр гарсан чинь үнэхээр гайхалтайгаар хаан яг тэр цагта тааруулж суудлал дээрээ бүрж ирсэн. Тэгээд суусан. Хаан бүрж ирээд найрал дууны дууг сонсоод хааны сэтгэл маш нэгдсэн байна. Нэг дуу дуусвал олон улсын залуучуудын нийгмийн тухай танилцуулга ярьж бас дахиад нэг дуу дуусвал пастор ирж байгаа шүү. Манай пастор ирнэ гэж хэлж бас дахиад нэг дуусах юм бол манай найрал дууны чуулган ирж байгаа гэж хэлээд. Тэгээд бүх тоглолт дуусаад үйл ажиллагаа дуусны дараа нэг хүн хурж ирсэн. Тэгээд бид нарыг дуудсан. Хаан дуудаж байна гэсэн. Тэгээд юм пастор бас пасторын хамт ирсэн багийнхан тэгээд очиж уулзсан. Хаан асуусан. Хэдэн хоногийн өмнө Паулс пасторыг ирж хаантай уулзсан гэсэн тийм ярилцлагын цагийг авсан байгаа. Хэдийн Паулс пасторын тухай яриа сонссон байсан. Харин энэ тонхны баярт ирж дахиад нөгөө пасторын тухай танилцуулга сонсож найрал дууны чуулгын ийм чуулга юм аа. Манай байгууллага олон улсын залуучуудын нийгэмлэг юм аа. Ийм танилцуулгыг сонсоод маш баярлсан. Бас тоглолтыг үзээд маш баярлсан гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа манай Паулс пастор хурж ирсэн. Нидерландын залуучуудын яамны сайд уулзлын цаг 25 минут шүү гэж сануулж ирсэн. Гэвч хаан болохоор
бүр сэтгэлээ шийдсэн. Пастортай бүр нээлттэй уулзсан гэд өдрийн цагийг бүгдийг зав гаргаад өөр төлөвлөгөөнүүдийг цуцласан байсан. Пастор үг дамжуулсан. 2 цагийн турш үг дамжуулсан байна. Тэгээд ярьж байгаа нэг төр зөөр зогссон. Тэгсэн чинь хаан маань үргэлжлүүлээрээ өшөө яар гэж хэлсэн. Тэгээд дахиад удаан ярьсны дараа дахиад жоохон зогссон чинь хаан дахиад яриа дахиад өшөө яар гэж хэлсэн. Тэгээд хэдэн удаа ингэж давтагдсан. Тэгээд ярьж 2 цагийн турш ярилцсанаар Паулус пастор чөлөөтэй ингэж сайн мэдээ дамжуулсан байна. Үг сонссон тэр хаан байн ингээд амен гэж хариулт хэлсэжсэн. Та бүхэн сайн хариулт хэлэхгүй гэжтэй. Амен гэж сайн хэлдэг үү? Хаан бол бүр сайн хариулж байсан. Паулус пастор сонсогдож байгаа энэ үгийн өмнө яг л Корнел Петрийг гэртээ урьж Бурхан танд өгсөн Бурханы үгийг сонсохын тулд бид таныг угтаж авч байна. Яг тэгж байгаа юм шиг. Яг л самбарын алчуур усыг шүүж авдаг юм шиг хаан пасторын үгийг шүүж авч байсан. Түүний адилаар Бурхан пасторт сэтгэлээ үгийг өгч Свазиланд руу явуулсан байна. Тэгээд Свазиландад ирж Бурхан пасторт өгсөн сэтгэлийг хаан өөртөө өгсөн байна гэж хаан ингэж хэлж байсан. Хаан юу гэж хэлсэн бэ гэвэл би хаан боловч миний дээр хаадын хаан болох Бурхан байгаа биш үү? Тийм учраас би Бурханы үгийг дагаж амьдрах амьдралыг Бурхан тааллаар харна нэстэ. Ингэж хэлээд хаан Свазиландын улсын хаан би танд сайхан газрыг бэлгэлье. Тэр газарт олон улсын залуучуудын энэ центрийг байгуулаарэ. Бас сүм байгуулаарэ. Юунаас гадна та амраад явж болох, тийм байшин барьж болох газрыг бас өгье. Байшин бариад та хизээж хамаагүй хүссэн үедээ ирж байгаарэ. Тэгээд манай хааны ордон энэ ордон дотор хамтдаа тоглолт хийцгээе гэж хэлжсэн. Ингэж хэлж байгааг харуул. Бурхан үнэхээр Свазиленд гэдэг нэг улс орон бүгдийн тэр чигт нь бид нарт өгсөн байна гэсэн бодол төрж байна. Ийм гайхалтай зүйл болж байгааг харуул. Хүн төлөвлөгөө зохиолоо гэд болдгийн биш. Хүн хичээлээ гэд болдгийн биш. Хүн замыг төлөвлөсөн ч гэсэн тэр алхмыг удирдаг нь хэн блэ? Бурхан байна. За ингэж Свазиленд улсын хаан тэгвэл одоо шууд бид нар бэлтгэлийн багийнхныг зохион байгуулцгаая гэж хэлсэн. Америкаас манай центрийг хаана байгуулах вэ? Африкийн центрийг хаана байгуулах вэ гэж манай сүмийн центрийг байгуулъя гэж тэр газар орныг хайж байсан. Кenya улсад уг нь байгуулъя гэсэн чинь Кenya улс бол ерөнхийлөгч нь өөрчлөгдчих юм бол байгуулад нэмэр байхгүй учраас бид нар Свазиландад байгуулъя гэж шийдсэн. Яагаад гэвэл тэнд хаанчлалын тэм захиргаатай учраас хаан өөрчлөгдөн гэж байхгүй. Хаан өссөний дараа дахиад хаан болно. Тийм учраас Бурхан ингэж центрийг байгуулах ажил дээр ч гэсэн нэгээр нь ажлыг Бурхан зохицуулж байгааг харуул. Үнэхээр гайхалтай байна. Цаана нэг Библийн ишлэлийг харцгаая. Иремья номын 33 дугаар
бүлэг. Энэ эсхийг тэмдэглээд орхиорой. Еремия номын 33 дугаар бүлэг. Үчин гэрээний Еремия номын 33. 33-ийн 1-р ишлэл. Дараа нь Еремияг харууллын хашаанд хоригдсоор байх үед эзний үг түүн рүү 2 дахь удаага ирж газар дэлхийг бүтээсэн эзэн тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн эзэн ингэж айлдаж байна. Түүний нэрийг эзэн гэдэг. Намайг дууд, би чамд хариулж, чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг би чамд ярина. Хэмээн. За бурхан Еремияд эзэн бурхан ингэж айлдаж байна. Еремияг хаан байхад эзэн ингэж айлдаж байна вэ? Еремияг харууллын хашаанд хоригдсоор байх үед эзэн Еремияд ингэж айлдаж байна. Газар дэлхийг бүтээсэн эзэн тогтоохын тулд түүний бүрэлдүүлсэн эзэн ингэж айлдаж байна. Түүний нэрийг эзэн гэдэг. Намайг дууд, би чамд хариулж, чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг би чамд ярина. Эзэн бурхан чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг харуулъя гэж ярья гэж хэлж байна. Бурхан Еремияд ингэж хэлж байгаа юм шиг. Би олон удаа манай пастрын хажууд байж байгаа. Зүг байхдаа бурхан өөрийнхөө боолдоо чиний мэдэхгүй байсан, өмнө нь мэдэрч чадахгүй байсан агуу гайхалтай зүйлийг өөрийнхөө боолын өмнө боолоор дамжуулан бидэнд харуулж байгааг харж болох юм аа. Ингэж хэлсэн бурханы эзний хэлсэн зүйлүүд бүгд биелэгдэж байгааг харж болно. Яагаад гэвэл энэ ажлыг бурхан хийж байгаа учраас. Тийм ээ. Эдгээр ажлыг биелүүлэх бурхан байгаа учраас. Тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн эзэн байгаа учраас. Бурхан хийсэн зүйлийг биелүүлдэг нэгэн бицтэй, тийм ээ. Библи найдварыг үргэлж хэлж байдаг юм. Библи найдварыг ярьж байсан. Есүс зовлон найдвар болох тэр хүч чадал Есүст байгаа. За тэгвэл маш олон хүмүүс аврал авсан итгэгч ахын дүүс нар яагаад зовлон дунд одоо ч гэсэн амьдарч байгаа вэ? Яагаад гэвэл зовлон найдвар болгож хувиргадаг эзэнтэй холбогдоогүй байгаа учраас. Тэр эзэнтэй ямар ч хамааралгүй, холбоогүй амьдралаар амьдарч байгаа учраас үргэлж өөрийн асуудал гэсэн ойлголттой, өөрийн дотор хоригдсан, автагдсан тийм байдалтайгаар зовж шаналж амьдарч байгаа юм аа. Харин зовлон найдвар болгож хувиргадаг Есүс тэдний сэтгэл дотор байгаа бол зовлон байсан ч гэсэн зовлон биш болно. Тийм үстэй. Есүс сэтгэл дотор нь байвал. Өчигдөр орой бид нар гэрэлсэн ахын дүүс нарын сэтгэл цуглааныг дууссаны дараа эмнэлэг дээр очсон. Яагаад гэвэл нэгэн пастрын биеинд хор завдар хүрч ирсэн гинэ. Пастортай утсаар ярьсан гэсэн. Пастор маань юу гэж хэлсэн бэ? Наа чи юуч биш ээ. Тэр юуч биш. Хор завдар юуч биш. Хүн гимнүгэл үйлдэж зовлон дотор гимнүгэл дотор амьдрах амьдралыг ч гэсэн бурхан игээд авралыг өгч өдөрдөж өгдөг шүү дээ. Харин чи одоо авралыг авцсан бурханы дотор байхад бурхан яагаад чиний үгийг сонсохгүй гэж сонсноо. Бурхан чамайг харж байгаа. Би эмнэлэг дээр очисон чинь тэр пастортай ярьсны дараа бүх
хор давдарнаас аль хэдийн эдгэрчихсэн байсан. Сэтгэлээсээ эдгэрсэн байсан. Намайг утсан чинь пастор минийг хараад хичнээн их чангаас зуурсан гэж. Хамт ажиллахдаа нэг удаа ч ингэж чангаар зуурч байгаагүй. Асуудал байх үед, зовлон байх үед сэтгэлээсээ додон болж. Эзэн хол байгаа юм шиг. Эзэн үнэхээр ойрхон байгаа. Уг нь ойрхон байгаа юм боловч хол байгаа юм шиг санагддаг байсан. Нэрээ миний дотор эзэн байгаа шүү дээ. Бидний дотор эзэн байгаа тийм ээ. Бидний эргэн тойронд эзэн байгаа боловч яагаад хол байгаа гэж үргэлж бодож амьдэрсэн бэ? Гэвч энэ асуудалтай тулгарсан чинь, проблемтэй тулгарсан чинь бид нар юуг харж болох вэ гэвэл нэрээ эзэн бидний дотор байгаа штэ. Эзэн миний дотор байгаа. Эзэн миний дотор байна. Эзэн миний дотор байгаа бол юу н асуудал юм бэ? Эзэн миний дотор хамт байгаа бол Иесус гэдэг эзэн миний дотор байгаа бол асуудал болох юм нэгч байхгүй боловч асуудал сэтгэл дотор бас асуудал болж үлдсэн байгаа харвал эзэн Иесус миний дотор байгаа гэдэгт итгээгүй хүн байна гэж ойлгож болно. Одоо итгээрэй тийм ээ? Ойлгосноо? За тэр пасторт орой цагт бодсон. Орой болсон ч гэсэн хамт ингээд Библийн үгийг хуваалцж байхдаа үнэхээр сэтгэл талархмаар байсан. Эзэн бидэнтэй хамт байгаа гэдэг тэр ганц зүйлээсээ болж бид зовлонтой байсан ч зовлонтой биш байсан, гүнигтэй байсан ч гүнигтэй биш байсан, найдвартай байсан, баяр хөөртэй байсан, үнэхээр сайхан байсан. Өрөөлтэй байсан байна. Өнгөрсөн 1-7 хоногийн турш завгүй байсан дээрээс нь завгүй дээрээ азралтай байсан. Яагаад гэвэл Бурхан бидэнтэй хамт байгаа учраас. Манай итгэгч нарын дунд гэрэлсэн эмэгтэйчүүдийн цуглаанаас Мамсуури гэдэг ээж нарын цуглал байгууллагыг байгуулсан байна. Энэ байгууллага бол байгуулагдаад ямар ажлыг хийж байгаа вэ гэвэл баг сургууль, дунд сургуулийн ээжүүд байгаа. Баг сургууль, дунд сургууль хүүхэдтэй ээжүүд байгаа. Бүр жоохон ээжүүдийг сайн оруулж өгдөг. Тэгээд тэр ээжүүд нь цугларч үйл ажиллагаа явуулсан. Тэр үйл ажиллагаа хийснээр итгэгч ээжүүдийн сэтгэл маш гэгээлэг болсон. Дунд нь бас жүжигний тоглолт байсан. Бүх сэтгэлээрээ тэр жүжигний тоглолтыг хийж байгааг харсан чинь бид нар би нэг юм марцчихсан байсан. Юу марцсан бэ гэвэл энэ тоглолтын дараа би гарч сэтгэлийн боловсролын лекц дамжуулах ёстой гэдгийг мартчихсан. Тэр жүжигийг харангаа нулимсаа арчихтаа би өнөөдөр үг дамжуулахаа мартчихсан байсан. Өнөөдөр орой тэр жүжигийн тоглолт хийх болно. Заавал орой ингэж ирж үзээрэй. Оройн цуглаан дээр ирдэггүй хүмүүсийн төлөө ирээрэй гэж ингэж хэлж байгаа шүү. За ямар ч гэсэн тэр жүжигийн тоглолтыг тэр Жонпари гэдэг сургуулийн сурагчийн тухай гарч байгаа. Бас ээж, бас аавын талаар. Аав үнэхээр богинотхон хэсэг гарна. Өглөө хүүгээ босооч ээ, сургуультай яваач ээ. Байнга ингээд хоцорчин шүү. Тэгээд ээж хүүтэйгээ байнга маргалддаг талаар гардаг. Тэгээд аав нь маргалж байгаас үг сонсоод босоод сэрж аав нь гарч ирнэ. Тэр аав гэдэг дүрийг авсан тэр ээж бол яг аав шиг жүжиглэж ирсэн. Тэр үед надад юу санаад орсон бэ гэвэл тэр аавыг дүр хийж байгаа Юнганруу итгэгчтэй ямар адилхан юм бэ гэсэн бодол төрсөн.
үнэхээр баяртай байсан. Үнэхээр ивэл нэгүсэлтэй байсан. Манай ээжүүд Сумпагу дүүрэг дээр тэр үйл ажиллагаа хийхдээ Сочугу дүүрэг үнэхээр тийм хүмүүс нь хуурай тийм байхад Сумпагуд очисон чинь үнэхээр сэтгэл дулаахан хүмүүс л байж гин шүү гэж хэлсэн. Бүгдээрээ Сумпагу руу нүүжих юм биш үстэй. Тийм ээ. Үйл ажиллагааны газарт 23 ээжүүд ирсэн гэсэн. Оролцсон. Бүгдээрээ маш баяртайгаар буцаж байсан. Зарим хүмүүс юу гэсэн бэ гэвэл бидний зарын цаасан дээр нэг хүүхэд бодож байгаа зураг байгаа. Тэгээд дээр нь ээж миний сэтгэлийг ч мэддэггүй шүү гэсэн тийм үг бичсэн байсан. Тэгээ нэг баг сургуулийн сурагч тэр зарыг аваад манай ээж дээр аваач ч өгье гэгээд аваач авсан гинэ. Тэгээ ээж дээр аваач ч өгөөд ээжээ та энэ заавал очиж үзэх ёстой гэд өгсөн гин. Тэгээд 3-4 хүн ирсэн. Тэр нэг зарыг хараад. За сэдв нь юу байсан бэ гэвэл сэтгэлийг хардаг ээж. Сэтгэлийг харж чаддаг ээж. Тийм ээж энэ дэлхий дээр зүүн байх бах тийм ээ. Ховрох. Үр хүүхдүүдийн сэтгэлийг харах гэвэл бус хүмүүсийн сэтгэлийг харах гэвэл эхлээд бус хүмүүсийн тааллыг олох ёстой. Тэгээд түрүүлээ бус хүмүүст өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх ёстой. Харуулах ёстой. Тэгвэл бус хүмүүс, өөр хүмүүс бас бид нар сэтгэлээ нээж хурж ирдэг үстэй тийм ээ. За ээж нараас асуусан. Ээжүүд үргэлж том хүн гэж боддог байсан. Том хүн гэж бодож хүүхдүүдийг зүгээр жоохон хөвгчтэй гэж боддог байсан учраас байнга загиндаг байсан. Загин зэмлдэг болохоос ээжийнхээ сэтгэлийг илэрхийлж харуулахыг хүсээгүй. Бүгдийг мэдж байгаа илгүү дээ гэж тийм бодолтой. Тэгээд би асуусан байгаа. Та бүхэн ээжүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ ингээд нэг ширээн дээр сууж байгаа чи хэцүү байсан биз дээ. Чи намайг ингэсэн үед ямар байсан бэ гэд ингэж өөрийнхөө сэтгэлийг харуулж илэрхийлж үзсэн үү гэж асуусан. Гэвч нэг ч ээж байгаагүй. Би Нэгокдон дүүргийн тоглолтын газарт үйл ажиллагаан дээр очиж сэтгэлийн боловсролын лекцийг дамжуулсан. Бид нар бас Мамкиун гэж жоохон хүүхдийн ээжүүдийн цуглаан бас байдаг. Тэр байгууллага байгаа. Мамкиун гэдэг байгууллага. Тэр байгууллага үйл ажиллагаа хийхдээ манай ээж сэтгэл дотор мангас байгаа гэсэн тийм сэдвээр үйл ажиллагаа хийсэн. Тэгээ телевизээс сэтгүүлч нар бас ирээд бидний энэ хийж байгаа үйл ажиллагааг бүгдийн бичлэгийг хуулж авсан. Бичлэгээр аваад явсан. Бид нар тэр үйл ажиллагаа хийснийг бичлэгээр бас харсан. Тэгээ би хүүтэйгээ эхнэртэйгээ ингээд хамт үзсэн чинь аав намайг ингэж өсгөөгүй штэ гэж манай хүү хэлж байлээ. Тэр үед би хэлэх үггүй байсан. За би баг байхдаа манай аав арх уул үргэлж агсан тавьдаг байсан. Яг л манай аав шиг хүн бол сэтгэл маш сул дорой учраас арх уужж сэтгэл доторх юм гарч ирдэг. Жирийн үед ерөн юм ярьдаггүй, сайн юм хэлэхгүй. Би том болоод аав шиг л болохгүй бай гэж хичээж яг сэтгэлээ шийдсэн байсан. Харин дараа нь харсан чинь би яг л аавтайгаа адилхан байсан. Би багаасаа манай аав шиг хүүхдүүдийг хатуу өсгсөн. Манай хүү тэгж хэлсэн чинь сэтгэл нэг л юугүй болж миний нүүр гэв гинт халуун болж гисэн.
Тэгээд би ингэж хэлсэн. Хүү минь уучлаарай. Тэр үед надад итгэлж байгаагүй, эрх чөлөөж байгаагүй. Би өөрийн бодлоор та нартай сэтгэлээр хандаж өгч чадсангүй. Ингээд хэлсэн чинь энэ хүү гинс байд сэтгэлээ өөрчилж. Үгүй аваа, таны ачаар одоо ингэж сайхан сэтгэлээ угуулж амьдарч штэ гэж хэлчихсэн. Та бүхэн эцэг хүүхдүүдийн хоорондын харилцаа, эхнэр нөхөр хоорондын харилцаа, сэтгэл уурсвал азаргал дэлбэлнэ. Түүний адилаар итгэлийн амьдрал ч гэсэн Бурхан бид нарын сэтгэл хоёр холбогдох юм бол, урсах юм бол Бурханы дотор байгаа бүх зүйл миний дотор урсаж ирэн намайг азаргалтай болгож өгнө. Би хичээх ёстой. Би сайн хийх ёстой. Би буян хийх учраас. Би хичээдэг учраас. Би ухаантай учраас. Үгүй, тийм биш. Хүн хизээч өөрөө өөрийнхөө сэтгэлийг хянаж чадахгүй гэдгийг би ойлгосон. Тэгэд бас сурсан. Хүмүүсийн бүтлгүй идэж, суурдаг. Энэ яагаад вэ гэвэл өөртөө итгэхээс үүсэж байгаа юм аа. Майкл Тайсон гэдэг хүн байна. Дэлхийн хамгийн бага насны хүнд шингийн боксing тамирчин. Энэ хүүхэд үргэлж хүүхдүүдээр гадуурхдаг, зодоолдог байсан. Гэнт нэгэн өдөр ах нарын өөрийн өндөр ах нар нь хурж ирээд 10 хэдэн ах нар ирээд Тайсны гартаа барьж ирсэн тагтааг булааж аваад тоглож агаад тагтааг алчихсан. Тэгээд Тайсон гинт ухаанаа алдаж уур нь хүрээд ухаан алдсан. Тэгээд зодтолцсон юм. Дараа нь ухаан сэрж ингээд харсан чинь хэдэн ах нар өөрийнх нь өмнө хэвтэж, зодуулж хэвтцсэн байгааг харсан. Дараа нь тэр хүчийг харанхуй муу зүйл хэрглэж эхэлсэн. Шоронд орсон. Шорон дотроос жоохон авьяастай хүмүүсийг сугалж авах тийм ажил хийдэг хүмүүс байсан. Тэгээд тэр хүн энэ хүүхдийн дотор үнэхээр авьяас байна. Энэ авьяасыг сайн ажилд хэрэглээсэй. Тэгээд Костамато гэдэг үнэхээр агуу хүмүүжүүлэгч байсан. Дасгалжуулагч тэр хүн Тайсныг даатгсан. Тэр үнэхээр өндөр настай байсан. Тийм болохоор би ийм насанд ямар хүүхэд авна гэж ямар шав авах вэ? Одоо дуусцсан, одоо авахгүй. Ямар шав авахгүй гэсэн чинь зүгээр нэг харчихаа гэсэн чинь маш авьяастай байгаа гараад шаваар авсан. За шаваар авчихад ингээд яг бокс ингээд заагаад эхэлсэн чинь энэ хүүхэд аавгүй өнчин ээж ч гэсэн нас барсан тийм хүүхэд байсан. Тэгвэл энэ хүүхдэд эхлээд боксыг заахаас өмнө сэтгэлийг зааж өгөх ёстой юм байна. Тэгээд Тайсны сэтгэлийг удирдах өгч эхэлсэн. Бичиг үсэг зааж өгсөн, яг л аав шиг удирдах өгсөн, цаашааж өгсөн. Түүн Тайсны сэтгэлийг хянаж өгсөн. Том болоод өөрөө өвчөж магадгүй учраас би дааж амьдрахын тулд ингээд сайн сургаж өгсөн боловч 75 настай да. Тайсон чемпион болсон. Авраг болсон. Авраг болоод аврагийн шагнал авсан үед Тамато гэдэг дасгалжуулагч аль хэдийн дэлхийгээ сарсан байсан.
Тэгээд удаан хугацааны дараа Дункин гэдэг хүн Тайсон дээр хурж ирээд энэ хүн зөвхөн мөнгө олохын тулд ажилладаг хүн байсан. Тэр Дункин гэдэг хүнтэй уулзснаар Тайсны амьдрал сүйрэл рүү живж байсан. Хамгийн сүүлд үнэхээр Тайсны амьдрал зовлонтой болж хувирсан байна. Тайсон гэдэг боксчин үнэхээр авиастайс хүн боловч энэ хүнийг ямар хүн удирдах хинээр удирдуулах вэ гэдэг нь чухал юм байлээ. Бурхан Есүс бидний сэтгэлийг удирдах өгч, Есүс бидний сэтгэлийг хянаж өгч, Есүс бидний сэтгэлийг удирдах өгсөн үед азаргалтай бидний бодит амьдрал дээр бидний амьдралыг хянаж өгөх жинхэнэ боол, Бурханы боол байвал тэр амьдрал үнэхээр сайхан амьдрал байх болно. Пастор өнгөрсөн хагас өдөр. Одоо өнгөрсөн 7 хоног гэсэн үг. Христийн удирдагч нарын семинарыг явуулсан. Эхний өдрөөс л шууд ингээд аврал бол үйлсээс хамаарахгүй гэсэн сэдвээр ярьсан. Аврал үйлсээс хамаарахгүй шүү. Гэвч нэг пастор шууд өдөөс нь ингэж асуусан. Пастор юм ярьж байсан дундуур нь тасалж, пастраа тэгвэл гимнүгэл хамаагүй үйлдэж болно гэж үү? Тэгсэн чинь манай пастор ингэж асуусан. Аврал үйлстэй хамааралтай гэж үү? За хамааралгүй нь мөн. За аврал үйлстэй хамааралгүй юм бол би сайн хүн байна, муу хүн байна. Тэр нь авралтай ямар хамаа байна? Эфес номын 2 дугаар бүлэг дээр та нар түүнд итгэснээр дамжуулан авралыг авсан. Үйлсээс хамаарахгүй Бурханы бэлэг юм аа гэж хэлсэн биз дээ. Хичнээн хорон муу байсан ч гэсэн аврал бузардахгүй үстэй. Намайг хичнээн хорон муу хүн байлаа гэд аврал бол булзардахгүй. Яагаад гэвэл аврал Есүсээр дамжуулан ирсэн зүйл учраас. За тэгвэл гимнүгэл үйлдэхгүй бай гэд үйлдэхгүй чадах уу? Чадахгүй үстэй. Миний маш талархууштай зүйл бол аврал үйлсээр хамаарахгүй гэдгээрээ би маш талархдаг. Аврал үйлстэй хамаарахгүй. Ямар ч хамаа байхгүй. Түүгээр зогсохгүй. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн үйлстэй хамаарахгүй. Итгэлийн амьдрал ч гэсэн бид нар авралыг аваад итгэлийн амьдралаар амьдрах энэ бас гэмшил ба итгэлээс хамааралтай болохоос бидний үйлс ямар ч хамаарал байхгүй. Би сайн хийн, муу хийн, буйны юм хийн, хорон муу зүйл хийн. Бидний үйлстэй ямар ч хамааралгүйгээр Есүсийн нэгүслэр болдог зүйл юм аа. Есүсээр тийм ээ. Есүсээр дамжуулан болдог зүйл юм. Амен. Тийм учраас Ром номын 5-ын 19 дээр нэг хүний дуулгаргүй байдлаар бүх хүн нүгэлтэн болгогдсны адил нэг хүний дуулгартай байснаар бүх хүн зөвтгөгдөх болно гэсэн шиг зөвтгөгдсөн гэсэн шиг зөвхт хүн болох гэмт хүн болох хоёр. Би сайн хийн, муу хийн. Би хорон муу хүн байх. Би буян хийдэг хүн байх. Энэ хоёр ямар ч эднэртэй хамааралгүй гэсэн үг. Ойлгосноо? Та бүхэн энэ үгэнд тодорхой итгэсэн хүн өөрийн үйлс дуусна. Маш олон хүмүүс үйлстэй хамааралтай гэж боддог учраас үйлс хүлэгддэг. Өөрийнх нь хийх зүйлд баригддаг учраас, баг өөрийгөө харах болдог учраас. Амнаас нь зөвхт хүн, амнаас нь ариун хүн бол хүн гэдэг үгийг хэлж чаддаггүй. Манай
Silver одоо Ахмадуудын цуглаан. Ахмадуудын их сургууль намрын аялалд явсан байгаа. Намрын аялалд үлжийн дуудсан гэсэн. Тэнд юугаар алдартай байлээ? Хавчаар алдартай. Үлжийн баригдсан хавчиг үлжийн хавч гэдэг юм байлээ. Маш том хавчууд байдаг. Тэгээд Ахмадууд 5 өдөр хавч гарч ирээд хавчиг идээд маш амттай идсэн гэсэн. Гэвч нэг Ахмад удсаар ирээд эмнэлэгт байна гэж хэлсэн. Юу болсон бэ гэж харсан чинь тэр хавчин жижигхэн нөгөө хавчин жижигхэн гаднах арьс нь ходоод руу ороод ходоодын баг гэдсийг зоочгсон байлээ. Тэгээд эмнэлэгт хүргүүлсэн байсан. Харин өчигдөр тийм юм бол эмнэлэгт үргэлжсэн гэж байгаа бол урчигдөр идсэн боловч өчигдөр эмнэлэгт байсан. Тэгээ нэг хоногийн турш зөв зүгээр байж байгаад тэгээ дотоод идсэн дотор ингээд хавчин арьсан ингээд зоодсон доошоо буухгүй тэн зоогдсон бэвэрэл байгаад байсан. Тэгээд бид нэр орой 7 орчим очиж ичээ энэ юуч биш ээ. Ахмата энэ бол юуч биш. Сайн зүйл юм аа гэж хэлсэн. Би очоод харсан чинь миний гарнаас маш хүчтэй зуудсан, маш сэтгэл даруй болсон байсан. Өмнө нь тийм даруй хүн биш байсан да гэсэн бодол төрсөн. Та урал авсан уу Ахмата? Авсан. Гэтэ Ахмата эзэн минь гэдэг хүн болон Тэнгэрийн хаанчлалд ордоггүй. Бурхан эзний хүслийг биелүүлдэг хүн болгон Тэнгэрийн хаанчлалд орно гэсэн байгаа. Бурханы хүсэл юу болохыг мэдхүү. Ариусгал юм аа. Бурханы хүсэл зөвтгөгдсөн юм шиг та бас зөвтгөгдөх ёстой. Та зөвтгөгдсөн үү? Үгүй ээ. Бурхан зөвтгөгдөхийг хүсэж байгаа. Хүн зөвтгөгдөхгүй бол хизээж Бурханы хаанчлал руу орж чадахгүй. Та зөвтгөгдөх ёстой гэсэн чинь би тэгвэл яах ёстой юм бэ? Гэж шууд тэр Ахмадтай сайн мэдээ дамжуулж өгсөн. Энэ хүслийг даган Есүс Христос өөрийнхөө биеийг өргөссөн ганц таглаар дамжуулан зөвтгөгдсөн билээ. гэдэг энэ үгийг уншиж өгөө. Та зөвтгөгдсөн үү? Зөвтгөгдөөгүй юу? Зөвтгөгдсөн. Та зөвтгөгдсөн биз дээ. Есүс таныг зөвтгөгдсөн гэвэл та зөвтгөгдсөн гэсэн үг. Амен. Та бүхэн ийм үгийн ямар ч хамаагүй хүмүүс хэлдэг юм биш. Энэ үгийг хэлж чаддгүй хүмүүс бас байна. Тодорхой итгэлийг сурсан хүн л хэлж чадна. Гэвч маш амархан. Цуглааны цаг дээр би гарч ирсэн чинь үнэхээр талархаж байсан. Тэр хагалгаа сайн болсон гэсэн үгийг сонссон. Үнэхээр талархалтай зүйл бол Бурхан хүний сэтгэлийг даруй болгохдоо маш амархан. Зүгээр л нөгөө хавч идэхэд л Бурхан хүний сэтгэлийг даруй болгож болдго юм байна. Үнэхээр баярлалаа. Та бүхэн итгэлийн амьдрал гэмшил ба итгэлээс болдог болохоос үйлсээр болдог юм биш ээ. Итгэлээр болдог юм аа. За, хамгийн түрүүнд уншсан ном руу очоо. Лот номын 2:1 дээр оч. Хоёрын хоёрыг хамтдаа уншия. Моаб эмэгтэй Рут Номид намайг Тарян талбай руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж хаягдсан Тарян түрүү түүй гэхэд тэр түүнд охин минь яв гэж хэлв.
За Моаб эмэгтэй Рут Номид ингэж хэлсэн. Намайг тариан талбай руу явуулаач. Би таалтыг нь олж болох нэгний араас явж хаягдсан тариан түрүүг түүе. За энэ таалал гэдэг үг гарч байна. Би таалтыг нь олж болох нэгний араас. За таалтыг олох. Энэ бол нэгэн хүн ямар нэгэн хүн таалыг нь өгөх ёстой тийм ээ. За тэгвэл Рут дотор тааллын ертөнц гарч ирж байна. Рут тааллыг олж байгаа энэ сэтгэлийг харуул. Таалал олохоос өмнө төрүүлээд нэгүсэл ирэх ёстой. Тааллыг авахаас өмнө нэгүсэл байх ёстой. Олон хүмүүс үйлс дуусаагүй байгаа учраас хууль дуусаагүйгээр хууль дотор баригдаад үйлс дотор баригдаж маш зовлонтойгоор итгэлийн амьдралаар амьдарч байгаа учир шалтгаан юу вэ? Хараахан өөрийн замаар явж байгаа учраас. Рутийн сэтгэл дотор тэр зам дууссан байна. Өөрийн зам. Номид 2 бэр байсан. Рут, Орпа. За одоо 2 нөхөр бүгд өвсөн. Номигийн нөхөр өвсөн, Орпагийн нөхөр ч гэсэн өвсөн. 2 нөхөр нь хоёулаа өвөж одоо ямар ч найдваргүй болоод Бэтлехэм руу буцаж явж байсан замд байсан. Харин Номи 2 бэртээ надаас холдоод яваад буцаад яв гэж хэлсэн. Надтай хамт яваад ямар ч найдвар байхгүй. Ийм учраас буцаад гэртээ хайр. Надаас Орпа өөрийн бурхан шашин дээр буцаж очсон гэсэн. За Орпа Рут Орпа хоёулаа адилхан түүнд зовлон хүрч ирсэн. Түүний хадам аав нас барсан, нөхөр ч гэсэн аав нас барсан. Нөхцөл байдлыг харуул хараал хүрч ирсэн. Зовлон хүрч ирсэн. Харин Орпагийн сэтгэл дотор хараал зовлон хүрч ирээгүй байсан учраас, сэтгэл дотор нь хүрч ирээгүй байсан учраас өөрийн замаар дагаж явсан учраас гэсэн үг. Өөрийн харж байгаа зүйлийг дагаж явсан, өөрийн бодлыг дагаж явсан. Харин Рут бол яасан бэ? Сэтгэл зовлон хараал хүрсэн учраас сэтгэл дотор өөрийнх нь зам дуусчихсан. Тэгээд өөрийнх нь хадам мэж Номиг дагаж Моаб гэдэг хараагдсан газар нутаг дээр амлалтын газар нутаг Бэтлехэм гэдэг газар нутаг руу тэдний сэтгэл шилжигдсэн. Өөрийгөө дуусгаагүй байгаа хүн. Одоо хүртэл өөрөө амьд байгаа, өөрийгөө босгож байгаа, өөрийн бодлыг босгон дагаж явж байгаа хүмүүсийн сэтгэл дотор үргэлж бодол ажилдаг. Тэгсэн ч гэсэн би энийг юм сайн хийх ёстой юм шиг байна. Зүгээр ингэ байж болохгүй хаа. Библи сайн унших ёстой хаа, сайн залбирах ёстой хаа. Би ямар нэг юм хийх ёстой хаа. Зүгээр ингэ байж болохгүй юм шиг байна. Энэ бол зүгээр бодол. Тэглээгээд бидний хүснээр болдог юм биш биз дээ, тийм ээ? Тийм биз дээ. Яг тодорхой Рутийн сэтгэл дотор сэтгэлийн хараал хүрч, зовлон хүрч ирээд өөрийнхөө байдлаар хизээж бурхны өмнө зогсож чадахгүй хүн болсон. Одоо өөрөө сайн хийснээр хизээж хараалаас мултарч чадахгүй. Хараал дор, үхэл дор байгаа. Өөрийгөө олж харан тэр Моабаас холдож Бэтлехемээс сэтгэл холдоод яваад өгч байгааг харж байна. Бэтлехемийн амьдрал бол нэгүслийн амьдрал. Бурханы ертөнц бол нэгүслэр болдог ертөнц. Израилийн ард түмэн цөлийн 40 жилийн цөлийн амьдралыг амьдрахдаа Бурхан Израильтэй хамт байсан. Бурхан ариун учраас Бурхан ариун газар хэрэгтэй байсан. Байх газар хэрэгтэй байсан. Тийм учраас ариун газрыг байгуул гэж хэлсэн. Ариун газрын хамгийн ариун газарт очиж тэр хамгийн ариун газрын гимнүглийн уучлалын тахилын ширээ байгуулж би тэр газарт би та нартай уулзна гэсэн. Гэвч ариун газар байгуулахдаа байгуулагдах
хийх үед хэрэглэгдсэн энэ материалуудыг харвал тэн акашиа модоор хийгдсэн байна. Тэр акашиа мод ямар мод вэ гэвэл Япон улс, Солонгос улсыг хуурай газар болгохын тулд тарьсан мод бол акашиа мод. Ягаад гэвэл тэр мод үндсэн маш том тархдаг учраас хажууд моднууд нь өгчдөг. Тийм тэр мод бол бас ямар ч хэрэгцээгүй. Ийм хэрэгцээгүй мод акашиа мод. Тэр модоор тахилын ширээг байгуулж, тэр модоор талхын ширээг байгуулж, юм нүглийн уучлалын тахилыг байгуулж, тэр бүх мод нь акашиа модоор хийгдсэн байна. Харин ариун газар очиж үзвэл тэр талхны ширээ, нүглийн эвлэрүүллийн тахилын ширээ бүгд тэр модоор хийсэн боловч бид нар тэр модыг харахгүй. Ягаад гэвэл алтаар дүрцсэн байгаа учраас. Алтаар хүчсэн байгаа учраас бид нар түүнийг тэр модыг анзаарахгүй. Энэ бол Бурханы алдрыг илэрхийлж байгаа юм аа. Мөн түгээр зогсохгүй. Ямааны ноосоор бас ариун газар хийсэн байна. Миний нүдээр Ямааны ноос ямар ч хэрэгцээгүй гэж санагдаж байна. Ямааны ноос бас акашиа гэдэг тэр мод үнэхээр хэрэгцээгүй тэр мод ариун газрыг хийхэд хэрэглэгдэжсэн. Материал болж орсон байсан. Хэрэгцээгүй Ямааны ноос бас тийм хэрэгцээгүй акашиа модны тэр материалаар хийгдсэн. Харин бид нарыг ийм байдалтай тавьсан биш. Бурханы тэр алтаар хүчсэн байгаа. Тийм учраас хичнээн бурханаар хэрэглэгдэж болох бурхан хичнээн бид нарыг хэрэгжилж чадна. Яг гэвэл бид тэр мод алтаар хөжигдсэн байгаа юм шиг бид нар өөрийнхөө бийг тайлж хаяад Христээр дахин бие өмсөж Христ бидний оронд ажиллаа хийх юм аа. Рут би тарьяан талбайд очиж түрүүг төвүй. Ингэж алхам хийсэн үед хэний талбайд хүрсэн билээ? Боазын тарьяан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ гэсэн. Боаз гэдэг хүн бол Номигийн ургийг үдмийг ингээд уламжлах хүн. Том баган одоо Ягин гэдэг хүн байна. Боаз гэдэг хүн. Ягин гэдэг хүн гэдэг утга бол босгоно гэсэн утгатай. Боаз бол өөрт нь хүч чадал байгаа гэсэн утгатай. Санаанд үгээр Илмелихийн ургийн Боазын тарьяан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ. Бурхан санаандгүй байдал дотор бас ажилдаг. Санаандгүй байдал дотор бурхан ажиллана. За Рут Боазын тарьяан талбайн хэсэг дээр ороод тарьяан талбайг түүж байгаагийн талаар гарч ирнэ. Одоо Рутийн дотор өмнө нь өөрийн хүчээр ажиллаж исэн амьдрал одоо дуусч санаандгүйгээр очиж талбай очиж төрөө түүж байгаагийн талаар гарч ирнэ. За би Хаадын дэд номын 4-р бүлгийн тухай их үг дамжуулсан. Бурханы үгүүдийн эхнэр нөхөр нь өгсөн боловч эзэндээ ингээд гарч ирээгүй байсныг харвал удаан хугацааны турш өөрийнхөө хичээж байсныг харж байна. Хүүхдүүдийг өсгөе гэж хичээсэн, сайн амьдрий гэж хичээсэн. Гэвч удаан хугацаанд Бурханы боол дээр гарч очихгүй. Бурханы боол асуусан байгаа. Чиний гэрт юу байна гэсэн чинь нэг вар тосноос өөр юу ч байхгүй гэж шилсэн. Бурханы хөвгүүдийн эхнэрийн амьдралд юу ч байхгүй юу эсвэл нэг юм байна уу? Байна уу? Юу байна? Нэг тос байна уу?
За тэгвэл тэр бурхны үгүний эхнэр тэр эхнэрийн сэтгэл дотор нэг юм байна уу эсвэл юу ч байхгүй байна уу? Тосноос өөр юу ч байхгүй ээ гэж шилж байгаа тэр эмэгтэйгийн сэтгэл дотор тос гэдэг юм сэтгэл дотор байна уу эсвэл юу ч байхгүй гэсэн сэтгэлтэй байна уу? Байхгүй. Юу ч байхгүй гэсэн сэтгэлтэй байна. Тэр тос юу ч биш дээ. Тэр ямар ч шүд шадал болохгүй штэ. Тэр баар тос байлаа гэд юу болно гэж ийм сэтгэлтэй байсан. Гэвч тэр нэг баар тосон дотор маш олон бурхны хүч чадал байсан. Хоосон савнуудыг цуглуул, зээлүүл тэгээд баарны тосыг асгаад тэрийг зараад та нар хүүтэйгээ амьдраарэ. Тосон дотор бүх юм байсан. Тэр нэг тос бол Есүсийг илэрхийлж байна. Бурхан бидний амьдралыг нэг баарн тос шиг юу ч байхгүй амьдрал руу биднийг болгож байгаа. Нэг тос байхдаа бид нар тосыг яаж хэрэглэхийг мэдэхгүй байсан боловч тосноос байхгүй, өөр юм байхгүй тэр байдал дотор биднийг оруулж тосыг хэрэглэх тал руу биднийг удирдаг. Энэ тосыг хэрэглээд үз. Энэ тос ганцхан тос байхад хангалттай. Ямар ч дутагдах юм байхгүй. Чи яагаад ийм өсөглөн дотор амьдарч байгаа юм бэ? Амен. Та бүхэн үгний адил. Яг түүн шиг. Есүс ганцхан тэр Есүс л миний сэтгэл дотор байвал. Рутын амьдрал Боазын тариалангийн хэсэг дээр орцсон тэр үеэс л ахуулж Рут цаашид ямар ч дутагдах юмгүй амьдралаар амьдардаг болж хуурсан. Тэр Боазын тэрэн талбайн хэсэг дээр орсон чинь ямар ч дутагдах юм байгаагүй. За Библийг харцгаая. 5 дугаар ишлэл дээр. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцаа. Энэ хэний бүсгүй вэ гэв. Тариа хадагчдын хариуцсан зарц тэр бол Моабын нутгаас Номитэй хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй тариа хадагчдын араас юужилсэн тариан дунд аягдсан төрөг түүж дуглуулахыг надад зөвшөөрөөч гэж шилээд инхүү ирээд өглөөнөөс одоо хүртэл байсан тэр гэр төр зүйл сууж байна гэв. Та бүхэн тэр Боазын тариан талбайн хэсэг дээр тариа юужилсэн тариан хаягдсан төрөг түүж цуглуулах ажил бол таалтыг олж иж боломжтой. Төрөг түүх амархан уу хэцүү юу? Амархан биш ээ. Юужилсэн хадагчдын араас юужилсэн тариан төрөг түүх гэвэл бид нар бүхээх ёстой. Сүгдэх ёстой тийм ээ. Сэтгэл даруй болох ёстой гэсэн. Нэгэн гуйлагчин дэлгүүрт ороод юм авах гэсэн чинь нэг хүн 500 төгрөг шидэд өгсөн чинь намайг гуйлагчин гэж бодоо юу гэд ууралж яасан гэсэн. За би дээр үед нэг тариа хураадаг ажил нэг хийдэг байсан. Манай тариан талбай дээр тариа түрүү түүхээр ирвэл бүтэхгүй. Ягаад гэвэл нэг ч түрүү хаягдахгүй учраас. Түрүү түүхч гисэн зүгээр би түрүү түүмээр байлаа гэд түүж болдог юм бишээ. Тааллыг олж иж түүж болдог юм аа. Бас харь эмэгтэй, харь хүн Рут энэ тариан хэсэг дээр орж ирэхийг хизээж зөвшөөрч болохгүй. Зөвшөөрөх боломжгүй зүйл. Харин Боаз Рутыг хүлээж авч ирсэн. Тэгээд бас түүнд юу гэж хэлснийг мэдхүү. Энэ үеэс ахуулж Боаз Рутын төлөө ажиллаа хийсэн. Итгэлийн амьдрал ч гэсэн яг адилхан. Миний хийдэг итгэлийн амьдрал байна. Эзэн бидэнд хийж өгдөг итгэлийн амьдрал байна. Биднэрт хийж өгдөг итгэлийн амьдрал бол маш амархан. Боазын тариан талбайн хэсэг дээр орсон тэр үеэс ахуулаад Боаз Рутын төлөө ажиллах амьдрал эхэлнэ. Бид нар Есүсийн дотор орох юм бол тэр үеэс ахуулаад Есүс миний төлөө ажиллах амьдрал эхэлнэ. Чи энэ тариалангийн талбайнаас бүү өөр тишээ яв. Чи энэ тариан талбайд бай. Тэгээд шүгчтэй үлд.
Би шивгч нарт тушаасан. Би чи ундаас хараа усны сав руу очиж зарч нарын утгасан уснаас уу. Бас тэд нар хоолч гисэн чи хамт ид. Талханаас ид. Талхаад суунд дүр. Тэгээ бас боолуудаа ингэж тушаасан. Бодлуудаас нэг атхыг сугалж хаяад түүл гэж хэлсэн. Үнэхээр сайхан байгаа үстэй. Ийм төрөө түүх ажил түүмэр байна уу, түүмэргүй байна уу? Энэ бас баярлаа. Энд бас суглаа тавьсан байна. Баярлаа. Боазын тариалангийн талбай дотор орох юм бол дутагдах юм байхгүй. Боазын тариалангийн талбайн дотор байвал азаргалтай. Бүх зүйл бэлэн байна. Одоо Рут өглөөнөөс төр зөөрл гэртээ сууж байсан ба орой болтол түүсээр байсан. Яагаад гэвэл Рутын амьдралд энэ дэлхийн найдвар байхгүй. Дэлхийд тавих найдвар байхгүй. Яагаад гэвэл Рутын амьдрал бол тэнгэрт найдвараа тавьсан. Тэнгэрт найдвараа тавьсан хүн бол энэ газар найдвар байхгүй гэсэн үг. Тийм учраас энэ түрүүг түүх амьдрал түүний амьдралын азаргал болсон, баяр хөөр болсон гэсэн үг. Бид нар гимнүгэл дотор зовж, ханалж, зовлон амсахаас өөр аргагүй. Түүгээр дамжуулан бид нар жинхэнэ мөнх амийг олсон. Бид нар өөр нэг амийг сүнсийг аврах ажил бол бид нар жинхэнэ найдвар өгөөд, азаргал бөгөөд гайхалтай сайхан зүйл юм аа. Тэнгэрийн төлөө амьдрах хүн бол сайн мэдийн төлөө амьдрна. Харин одоо хүртэл махан биеийн төлөө амьдрах хүмүүс бол махан биеийг дагаж, өөрийн бодлыг дагаж амьдрах болно. Есүс бидний дотор байна. Ганц Есүсээр л баяр хөөртэй. Есүсээр л сэтгэл хангалуун. Есүсээр л сэтгэл хангалуун баяр хөөртэй. Нэг алхмыг хийвэл хичнээн баяр хөөртэй байх билээ. Эзэн байхгүйгээр гимнүгэл дотор зовж шаналж амьдарч байгаа хүмүүс маш олон байна. Өнгөрсөн он пастор гишүүн хурал дээр орохдоо би залбирдаг гэж хэлсэн. Бурхан маш олон сүмүүд байгаа. Цуглаанууд байгаа. Гэвч сайн мэдээ байхгүй байна. Сайн мэдээ алга. Ийм тоошгүй олон хүмүүс сүмд явж байгаа боловч тэд нар сайн мэдээг мэдэхгүйгээр сүмд явж байна. Тэд энэ сайн мэдээг дамжуулахад та төвшөөрөөч. Сайн мэдээг дамжуулж өгмөр байна. Одоо үеийн Христэд итгэдэг хүмүүс маш хурцтайгаар багассаар байгаа гэсэн. Христэд итгэхэ болж байгаа хүмүүс маш олон болж байгаа. Төөрж жинхэнэ сүмийг эргэлхийлж байгаа хүмүүст бид нар сайн мэдээг дамжуулж өгвөл үнэхээр сайхан байна гэсэн бодол ирсэн. Филадельфия сүмийн харагтун та нарын өмнө нээлттэй үүдийг тавьсан гэсэн. Харагтун дагаад хэлээрэй. Чиний өмнө нээлттэй хаалгыг тавьсан. Нээлттэй хаалгыг тавьсан. Нэрээ тийм байна штэ. Пастор залбирсан. Бурханы тавьсан тэр нээлттэй хаалгаар маш олон Бурханы бидэнд өгч байгаа сүнснүүд мөнх амийг олох юм байна. Бид нар тийм зүйлийг харж Бурхан маш олон хүмүүсийг бидэнд илгээж өгөх болно. Аль хэдийн нээлттэй хаалгыг өгсөн. Энэ нээлттэй хаалгыг хэн ч хааж чадахгүй. Тийм биз дээ? Хаавал нэг хүн байхгүй, нээвэл хаах хүн байхгүй гэж Бурхан хэлсэн. Бурхан эзэн Рутыг тэр түрүү дүүх гэж нэг алхам хийсэн. Тэрнээс өөр юм байхгүй. Харин Бурхан Боазын тариалангийн талбай руу удирдсан. Боазын тариалангийн талбай хаана байгааг ч мэдэхгүй, хаягийг ч мэдэхгүй, тоотыг ч мэдэхгүй. Хэн Рутыг удирдсан бэ? Бурхан Рутыг алхмыг удирдсан. Хангалтай хоол хүнс. Түүгээрээ хатан ээжтэй үйлчлдэг болгож өгсөн.
Дараа нь Боазын сэтгэлтэй холбогддог боловч өгсөн. Боазын тааллыг олж шин амийг гаргах тийм амьдрал руу удирдах өгсөн. Есүсийн дотор бүх зүйл багтсан байгаа шүү. Одоо Есүс итгээрэй. Бас Есүсээс өөр зүйл бидэнд шаардлагагүй шүү. Ганц Есүс л байхад хангалттай. Өнгөрсөн он пастор Крисмас кантата тоглолтын аялан тоглолтыг Америкт дуусгасны дараа 500 дахин том хийх боломжтой гэж хэлсэн. Одоо 500 сүм байгуулагдахын тулд ингэж хийж байгаа. Нэгэн пастор 2500 суудалтай тоглолтыг 2500 суудлыг бэлтгэсэн. Тэр сууд бүгд дүүрч, тэр тоглолтыг үзээд бүгд уйлж, уйраад сэтгэл хөдлөсөн. Тийм тоглолтыг бас сайн мэдээ бас дамжуулсан. Түүгээрээ бид нар баярлж байгаа тийм ээ. Бид нар тэнгэрт найдвараа тавьсан хүн байна. Хизээ болтол бид нар тэнд газарт найдвараа тавин амьдрах билээ. Одоо та бүхэн тэнгэрт найдвараа тавьж амьдраарэ. Бурхан биднийг загалмай дээр цовдолж бид нарыг дуусгаж тэнгэрт хариалагдсан хүмүүс болгочихсон. Одоо Есүсээс ганцхан Есүс л бидний сэтгэл дотор байвал асуудал проблем болох юм нэгч байхгүй. Ганц Есүсээр л та бүхэн амьдраарай. Би сүүлийн үед маш ажиргалтай амьдарч байгаа. Ягаад ажиргалтай гэж өдөр бүр бурхан ажиллаж байгааг харж байгаа учраас. Тийм учраас та бүхэн пастороор дамжуулан ажиллаж байгаа бурхан, сүмээр дамжуулан ажиллаж байгаа бурхан та бүхний бурхан юм аа. Төр зөрч амралгүй. Тэрэн түрүүг өдөржин түүж байгаа рууд шиг. Сайн мэдээний өмнө та бүхэн бүх амьдралаа өргөж, сайн мэдээ тарааж, үйлчлэгээ хийж, бас хандив өргөн ингэж бурханы ажлыг хийж, Христэд хариалагдсан амьдралаар, бурханы амьдралаар амьдрах та. Аврагны амьдрал хизээнээс илүү ерөөлтэй сайхан амьдрал болно гэдэгт итгэж байна. За тэгвэл ингээд үгийг дуусгая.